Эхийн санаа үрд. Эрт үрд цагт эмгэн өвгөн хоёр ганц хүүгээ сайн болгох гэж юу хүснийг нь хангаж хайрлан халамжлан суудаг байжээ. Хүүн эрийн цэнд гүрч ээж аав хоёроо тижээхээр болжээ хэмээн нутаг усны хундаа магтагдан яригцаар нэг мэдгэд найртай газар дуу аялдаг, наадамтай газар бүх барилдаг эр хүн болжээ. Гэвч тэрхүү найр наадам хөөсөөр эцэг ихээ дижээхэн бүхэл бэлдсэн хоолыг нь идэж олсон хувцсыг нь өмсөж зүгээд ажил хийлгүй алхаан хөвцээр алс газар нэгэн баян айлын хүргэн болоод явчих гин. Нас дээр гарсан өвгөн аав нь бие барж ээж нь ганцаараа арга ядан ам сууж хүүгийнхээ мөрөөс болж аль тохиолдсон хүнээс асууж сургалдаг байжээ. Гэвч сайн сайхан сууж байгаа гэхээс өөр хил захаа сонсогддгүй байж гин. Шүн бүр ээж нь хүүтэйгээ уулзаж байна хэмээн зүүдэлж сайхан зүүдэндээ түр зуур боловч баясан хүмүн маргааш ирэх болов уу гэж гордон өглөө бүр мордсон зүг рүү ширтэн зогсдог байж. Ээж нь нас дээр гарч биеийн ядран бие ертөнцийн мөх бусыг үзэхээс өмнө төрүүлсэн өөрийнхөө зүс царайг харахгүй юм гэж үү? Миний хүү хүний гар харж зовж яваа болов уу гэж санаашран урт өдөр арай гэж дуусгаад ахаад л шүн болж явсан хүн сурггүй ядарсан ээж нь ганцаараа л байдаг байж. Тэр нэгэн шүн хүүгээ иржээ гэж зүгтлэв. Багийнхаасаа махт сууж байрагшаад үг яриан төв болж ганцхан багтаа ээж өөдөө хараад инээхтэн нүдэн талмааран магнат тэнийн баясдаг нь болж үргэлж гунигтай байгаа юм санагдаж хүүгээсээ энэ учрыг асуух гэтэл нохоо гоцох дуу гарч эмгэн сэржээ. Нохоо боргоох нь эзнээ бушуул гих шиг санагдан яаран сандран гарч очиход танихгүй нэгэн зочин ухтан мэдлжээ. Зочноо урж ойруулаад нутаг усыг нь асуун танилцтал хүүгийнхэн суудаг нутгийн хүн байж. Хүүгээ минь сайн байгаа гэдгийг сонсовч ихийн сэтгэл хансангүй. Энэ хүү шиг миний хүү хүрээд ирэхэд хэдхэн өдрийн газар юм даа гэж бодоод ээжтэйгээ ирж уулзаарай гэж хүүд минь хэлээрэ гэж тэр хүнд захаад баруун хаяанда байгаа үхрийн ширэнд бодолтой юмыг зааж би хүүдээ хадгалж байгаа юм аа гэжээ. Эмэгний гарч орох хооронд зочин үхрийн ширтээ юмыг нь сэмхэн тэмтэрч үзвэл маш хатуу юм байсанд алт мөнгөл аль байдгаа л хийжтэй гэж бодож. Эмгэн ирсэн зочноо мортоход за хүмүүнд хэлэл хүргээрээ ээж нь удаан хүлээх тэнхэлгүй боллоо гэж хэлээрэ гэж дахин загчээ. Тэр хүнийг явсноос хойш гадаа сар сүр гих шимээж антхаа байж хүүгээ хүрээд ирвүү хэмээн байн гарч хардаг болж гин. Ингэж хоног сар өнгөрсөөр хөгшний бие муудаж хэвтэрт ороод байтал хүүн дэмий нэг юм ирчээ. Хүүгээ үзэх хувьтайдаа ихэн баярлан баруун гацрыг нь үнсэн санаа амраад насан эцэлж гин. Үй гашуу болсон хүү ээжээ үрсээр нэгэн бэлд оршуулад буцаж ирэхэд нь түүний өнд багтаа тоглож өссөн нохоонд гунигтайя харж чи бит хоёр үлдлээ шүү дээ гэх шиг тосч гин. Хүү гэртээ орж нөгөө хүний хэлсэн ширэлсэн алтмуугийг нь онгойлготол харин дандаа чулуу гарчээ. Тэр хүн юу хэлсэн юм бол энэ юун чулуу юм бол гэж хүү гайхан бодож. Хүүгээ мөрөөдөж хатсан ээж нь хүүгийнхаа багтаа тоглож байсан чулууг цуглуулан мөгнөөс илүүд үзэн хадгалж байсан нь тэр байжээ. Хүү оцсон тэр хүнээс ээжийнхээ эр гиснийг сонссон боловч ширэлсэн алт мөнгөнд шунаж ирснээ санаж гимшин ихэд гутарч гин. Ингэж эхийн санаа үрд, үрийн санаа чулуунд гэсэн үг гарсан юм гэдэг.